Сайн бацхан хүмүүс үзэгч та бүхэнд энэ үчи мэндийг хүргэе. Монголын боксing зөвлөлөөс Монгол улсын мэргэжлийн боксing шансаа тогтоох анхны The Fight Club 1 мэргэжлийн боксing ивэнтийг зүүгийн боолрумд манай монгол боксчид тулдаж нээхэд бэлэн болоод байна. За студиэс тайлбарыг Монгол улсын гавьяа тасгалжуулагч боксing олон улсын хэмжээний мастер Ширэнбэлэг клубын үүсгэн байгуулагч Дамтны Түрбат багш болон Хаширдан миний бие тайлбарлан хүрэхэд бэлэн болж байна. За түрүү өгчтэй энэ үчи мэндийг хүргэе. За чамд бол нийт үзэгчтэй энэ үчи мэндийг хүргэе. За өнөөдрийн ивент бол Монгол улсын олимпийн хүрэл медаль, дэлхийн аваргын хошоо хүрэл медальт мөнх эрдэнэ гавьяат маань боксийнхоо рингэнд иргэн ирсэн. Дээрээс нь Монгол тамирчдад анх удаага мэргэжлийн боксing шансаа тогтоох томхон ивент гэдгээр их онцлогтой план болж байна. Багшийн мэргэжлийн бокс болон одоо сонирхчийн бокс энэ хоёрын ялгаа дээрээс нь сонирхчийн боксоос мэргэжлийн бокс руу шилжих тэр шилжилтийн талаар үзэгчдэд анхны ойлголт өгвөл. За үнэхээр бас сайхан тулаан явж байгаас баярлж байна. Нэгдүгээр хоёрдугаар мэргэжлийн бокс гэдэг маань жижигхэн бэлээтэй. Эдгээр 8 онцсон байлаа. Тий. Бэлэний одоо жин баг. За тэг 3 үеэр тулдна. Биш 3 минутаар тулдна. За тэгээд үе нь бол одоо сондгоо тэгш явж. 4 үе 8 үе 6 одоо 6 8 тэгээд дээд нь 12. Урд бол 15 үе хүртэл явдаг байсан. За үүгээр ялгаатай юм л да. Тэгэлгүй яг хаа. Цэргэлүүд бас ары өөр. Тий одоо нүцгэн тийм ээ доогоор зөвхөн шортоо. Мэргэжлийн бокс бол одоо бэлэн нэмэрхээс гадна үеийн тоо олшроод явчихдаг онцлогтой. Сонирхчийн бокс бол эсэргээрээ одоо 3 минутаар 3 үе тэгэл баг тулдна. Өнөөдрийн ивент бол нийтдээ 7 талаанаас бүрдэж байгаа. 7 талаанд 1 эмэгтэй тулаан, 6 эрэгтэй тулаан гэсэн бүрэлдэхүүнээс бүрдэж байна. Тулааныг од сүрэн шүүгч шүүн явуулах нэ. За ингэ тулаан маань нэгдүгээр тулаан маань хэллээ. За одоо хоёр тамирчид үзүүлэлт өгдөр харцгаая. За баасанд орж өгүүлэн асуул нэргүн Улаанбаатараас гарт тулдган да. За тулааны нэгдүгээр. За баасан дөрж гидсэн татгаал эхэлсэн. Арай нуруугаар намхан доо лам бакин битээ. За Бачулууны баасан дөрж ивд бол одоо сонирхчийн боксоор өсвөр үе залуучууд насан туршидтай ангиллын улсын аварга шалгаруулах хэмжээнээс мөнгө хүрэл медаль авч мэргэжлийн боксд бол өмнө нь 2 удаа тулдаад нэг ялагдаж нэг ялсан амжилттайгаар энэ тулаанд орж ирж байна. За тулаан маань бас дажиг болж энэ бас их сонирхолтой шинэ онцлог зүйл зөндөө харагдж байна эндээс бол. Тийм одоо сүүлийн ер нь 10 жилд бол Монголын одоо бокс ертөнцид зохиогдсон анхны мэргэжлийн боксинг тулаан баг тийм үг шээ. За ер нь зүгээр боксинг мэргэжлийн тулаанд яваад байгаа. Энэ сүүлийн үед одоо явж байгаа тулаанаас нэг одоо нэг холбоо өөрөө зохион байгуулж байгаа гэдгээр бас өөр гадны тамирчдыг авчираад. За манайхад урд нь дотроо тулдаг байсан бас гаднаас авчиж бас холбоон тулдаг байсан л одоо энэ бол нэг компани энэ холбоог Монголд авчиад одоо WBC байгаад байдаг санаж байгаа. Тий одоо хувийн хөвшлэг гэдэг утгаараа одоо яг мэргэжлийн спорт гэдэг утгаараа бүгд тэнцүү өрсөлдөж тэнцүү хөгжих боломжийг олгож байна. Тулааныг Бачулууны баасан дорж их хүчтэйгээр хөвлөд овчиж эхлүүлж байна да. Хоёр тамирч хоёлаа зөв өрөөд тулааныг нээлээ. За баасан дорж нэлээ одоо бэлтгэл таарахын ч юм гэсэн байдлаар харж ханаас хүчтэй залуу да ер нь. Цэргийн одоо газар ажлын нэлээ одоо хүчтэй их олон тэмцээнд ордог юм да энэ бол өргөө. За Хөгбулангаас бол одоо анх удаага мэргэжлийн ангилалд тулдаж байгаа Баатар үлгийн нэргүү тулдаж байна. Залуу тамирчин нэлээ хурдтай аргагүй л да энд бол насны юм явна. За тэр 100 гараа ямаргаа очив да нэргүүгийн. Нуруугаас та ингэ 100 баруун ихгүй 100 баруун 100 гэд хөлдөр гайлаад. За энэ мэргэжлийн бокс хөлдөр хаям ажиллагаа маш хэрэгтэй байдгийг. Тэгэлгүй яг хуу. За Баатар үлгийн нэргүүсээ дотгошоогоо тойроод их гой голлоод ороод ирлээ. Баасан доржийн гар их доор явнуу да их гой үлглөө. За тамирчин гар дээр бол бас хамгаалт байж ах хэрэгтэй байгаа. За хүнсэл задарч энэ жоохон үгүй шүү дээ. За аргагүй бэлэн уунц одоо жижигхэн. Тий. Цоглолтын дэвшөө өштэй доторлох юм бол одоо хүнсэл задарна хамар хуурах одоо магадлал өндөр. За баасан дорж ивд бол тулааны ихний үед урд хажуу хөвлий гэсэн товтлогоонуудыг их олон давтж байна. 100 гарын ажиллагаа бас нэлээд хүчтэй байна. Нэлээд сул одоо бидний хэлдгээр л сул цогж айгүй хүчтэй очдог өрсөлдөгчтэй ном хуруулах. За их гой үлглөөдөө нэргүүгээ. За нэргүүлээр залуу учраас арай хурдтай тулдаад шүү. Ялч бас илүү сайн бэлдсэн харагдаж байна. Саяны зөрөөн дээр ч хүчтэй баруун хажуу. Баасан доржоос амжилттай боллоо. Энэ тулаа нэргүүл зайгавар холоос одоо тулчих юм даа хүчтэй цогл тэгээд толдоод. За баасан дорж бол аргагүй дэ ингээ ойрхон ойроос л ингээд өгсөө цоглоод тэгээд ингээ буулгаж авах зорилго тавиал ажиллаж байна л да. Тий ер нь өөдөөс нь шахаад дандаа явж тулдаж байна. За хоёр хажуу татаад шахаад утсан. Бас л бяр хүчний илүү бол харагдж байна да эндээс бол баасан дорж арай л бядтай
цоглоод гар дээр аваад Оппа! баруун шулуун стого ийдсэн сая бол. Мэдэрлээд байна эргүү. Нэгдүгээр үеийн төгсгөлд маш гоё цохилтыг гүйцэтгэж эхний үеийг хаалаа. За тэг нэгдүгээр үе дээр хоёр тамирчин биенээс нэлээд одоо мэдрээд авлаа. Ерэн зөвөр Монголын тамирч төөхөн учраас биенээсээ мэдэрдэг. Тий. Мэддэг. Яа тоглолт билээ гэдэг тийм ээ. Одоо өсвөрийн тэмцээнээс хоорондоо ерөөхдөө тулаанд ороод үе ойролцоо тамирчид бол тулдаад явчихдаг шүү дээ. Багш бол ихний үед аль тамирчин илүүтэй давмгаа тулдав. Бааснаар жараа илүү тулдчихвэ л да. Тий. Одоо рингний санаачлагыг голыг барьж илүү сайн урагшаага явж тулдлаа. Тий. За тэгээ эренгийн шүүгч маань Одсорн байна. Одсорнаас мундаг шүүгчтэй эрэхэд тамирчдыг хараад одоо сонирхчдын боксын шүүлт мэрэгжлийн бокс шүүлт өөр. Тий. Энийг нь тэр болон зогсоогод байхгүй. Манайх одоо ингээд жоохон эвгөөцгөө доош харах юм зогсооч стоп команд гэдэг. Энийг бол тулдуулах нь үүрэгтэй байгаа юм. Тэргээ сайн барьж за. Зэнд манай Отхон баяр. Алдар нэглийн тасалж үзсэн. Улс хэмжээний мастер Отхон баяр. За ард манай аавтын ган тулгал тасалж үзсэн зогсож байгаа. Яг нь алдар нэгүүлсэн бас мундаг нэг билэг л дээ. За тулааны 2 дуурай ихлэх бэлэн болсон. Улаанмолонгоос баасан дорж л Хөглөнгоос нэргүйн тулаа. Үргэлжлэх нь үзэгчтэй. Хоёр тамирчид тулааны 2 дугаар үе эхэллээ. За тэр бааснаар нэгдүгээр эхлэхэд гэж татгаад эхэлсэн л доо дахиад гэж татгаад эхэлж шин. Тэгэл баруун шидэндээ. Нэргүүрийг хурдтай учраас ер нь хөвлийн цээжийг бариад голцоо явж байна. Өндөр учраас хоноход зүйл хөөгдөг те. Тий, хоёр талдаа ч гэсэн их гоё одоо цээж унаад гоё ажиллаж байна. Талаас лгээ 100 савсан цогт зөрлөө. За нэргүүд гоё цээжний үдлгээ сайтай юм аа. Зэн боксын дөрөн бол ер нь ойролцоо л доо яг адилхан л спорт явж байгаа тийм газар байгаа. За ер нь шилүү үзүүлэн чихнээс хойш цоглоод хийхгүй. Доош бол одоо эмзэг эртэн өр зохихгүй гэдэг. Таник хоёр гэдэг гоё зогч. За тэр гидсэн дараа баасан дорж ийн. Ийхгүй хүчтэй богод зөөр цоглолтоо шингээж яваад байгаа баасан дорж. Олон цогцлохгүй ч нэг цогтой хүчтэй. Яг тэгж харагдаж байна. За нэргүүгүүд бол яг энэ товтлооноодын үдээс бол хүлийн ажиллагаа шаардлагатай. Иймэрхүү байдлаар ингээд байрандаа зогсвол ер нь хүчийг хариулахад хүнд байна. Одоо бокс ярьдаг юм да нөгөө темпт нэг гэж одоо. Одоо бярлахад одоо хоёр тамирчин хоорондоос нэлээд насны зөрүүтэй учраас арай тамиртай байна яалтчгүй. Бачуудны баасан дорж. Маш гоё баруун саваа дахиад баруун тулглаа. Бааснарч баруун бас хүчтэй л да ярина. За нэг тэгээ бас залуу тамирчтай туршлага болж ирсэн ч нас. Тэгэлгүй яг хуу. Одоо яг сурагчийн ангилалд бол тэгээ жилдээ нэг улсын аваргаас өөр тэмцээн цөөхөн байдаг шүү дээ. Тий. За энэ үзэх хэрэгтэй холдоо заагаа барьчих хэрэгтэй шүү дээ. Одоо нэргөө ингэ тулаад ер нь тэгээ том бядтаа тулаадах шаардлага байдаг. Тий. Одоо бүхий спорт биш учраас аавал өөдөөс нь тулж тулдах шаардлагагүй шүү дээ. Нөгөө темптүүл гэж тааш шүү дээ. Бас гоё гаргаж байна хажууган цогт. Тэр бааснарч хажуу мэдэгдээд шээ тийм учраас гаргач. За нэргүүгийн хувьд бол баруун болсон үедээ цохилтон дээр их гоё цээж хөдлөө зүүн болсон үедээ оногдоод байна. Хоёр гар нүдэд ажиллаад эхэлсэндээ булан шахаад гоё ажиллаж байна баасан дорж. Хевлий байна уу? За тэр одоо үзэгч маань анзаарч байгаа бол мэрэгжлийн боксын шүүлт арай ялгаатай ингээд хоёр тамирчин зууралдаад тулдахад бол шүүгч төдийлөн тоохгүй янзтай байна. Тулдуулахад үүрэгтэй. Зүүн эренгийн шүүгч бол урдгаар хатахт нь маш гоё баруун давуулаад савсан зөрөөд хоёр хажуу баасан доржоос амжилттай боллоо. Баасан зүгээр л савн өшөө хамаалга биен дээр нь одоо толгой сав шаардлага өндөр хүнийг бол толгойг тэр бол ондгүй. Ялангуяа юм сэжний хөдөлгөөн сайтай, нэргүүл сэжний хөдөлгөөн сайтай юм ба шүү дээ. Энэ бол оноход хэцүүлж цохол гаргасан. Аяа ногцсон баруун. За ер нь 2 дугаар үеийн төгсгөл хэсгээс нилээд хоёр тамирчин сулраад. Тулаан улам сонирхолтой болоод ирлээ. Шахаа түлхэж байгаа баруун тавилаа. Тулж байгаа цогтоо. Шүүгч бол тулаан зогсохгүй тулдуулаад авч. Тий. Баасан доржийн цохилтуудыг хүчтэй байгаа учраас нэргүү одоо төдийлөн бас хөл дээр ажиллаж шалаагүй ирнэл одоо муудж байна. Яалч цохилтын удаар хүнд байна. Тэгээ бааснарч өөрөөс нэлээ муудаад эхэллээ. Энэ хэд хийцэх болчих юм нэг сууч. Яа, дахиад нэг хүчтэй баруунаараа тулааны 2 дугаар үеийг хаалаа. Нэргүүгийн өвчөр нь ихний үетэй харьцуулахад нилээд хүнд 2 дугаар үеийн тулаан байлаа да. За тулаан шус үзэгчийг нэлээ хөгжөөмөр нэлээд одоо сэтгэл хөдөлгөмөр сайхан тулаан зөөж байна да. За нэргүүд нэлээ ядарчээ баасан доржууд бол туршлага зааж байна бол нэгэн туршлага нэг нь залуу насны эд үчиг л харуулад байна да. Хамт 2 дугаар үе дээр амжилттай болгосон цохилтуудыг хоёр тамирчны цохилтуудыг харцгаая. Нэргүүгийн хувьд бол 2 дугаар үе дээр солгоо талдаа өрж тулдыг гэсэн тактиктай гарч ирээд энэ нь бас зөв шийдвэр болсон уу, буруу шийдвэр болсон уу гэдгийг үзэгчд маань тунгаах биз. За цээжний гаргалдаг сайтай байгаа тэр. За өнөөдрийн ивентийн одоо дид оргил тулаанд бол Монгол улсын гавьяа тамирчин уран чимгийн мөнх эрдэнэ маань хятад тамирчин Чан Чэнтэй
тулалдах бол оргил тулаанд Харгуугийн хамар Ганбаатарын Гаан Эрдэнэ гэсэн Монголын шилдэг маструуд 2 шилдэг. 57.2 кг хэмжээнд тулалдах болон 7 тулаантай ивентийн оргил тулаанд 2 шилдэг тамирчин маань тулалдахаар байна. За ингээд тулааны төг 3 дугаар үеийнх бэлэн болж байна. Тулааны ерөнхий ивент тэтгэгчээр Мак, Zoo Club, Brussels Belgian Beer Cafe хамтран ажиллаж байна. За баасан дээр довтлсон ивэрэ. Зайгаа бариад ингээл зай ихгүй довтлчих юм бол тэгэл баасан доржин талдарч. За зайгаа сайхан бариад үзээд бол нэргүй бас болохгүй ч заалгал да. Гард нилээ доор буугаад хөл дээрээ ажиллаад ухраад эхэлсэндээ нэргүүгийн хувьд уг нь их гоё дуудаад хоошгоо ухарч байна. Зүгээр хариу цохилтууд хараахан харагдахгүй байна. Тэгээд одоо сонирхчийн боксоос ялгаатай нь гэх юм бол энэ ойрын зайн тулаан мэрэгжлийн бокст нилээд их харагддаг. Битүү хамгаалтаас ойрын зайд одоо онооны товтлогоонууд их хийж тулдаг харагддаг. За хүчтэй цохилтууд их амжилт өрөх гол зэвсэг нь болдгийг. Дутуу гаргал тэгээд үзэгч гоё байдаг, шүүгч сайхан байдаг нь тэр. Энэ бааснаар зүгээр сул шидэж байна. Энэ аюу хүчтэй очдөө шүү дээ. За баруун талын нүдний дээд хэсэгт баг зэрэг задраад тийм ээ. Цус гарсан байна. Талаа сулх болгонд бол нэргүүгийн хувьд оногдоод байна да. За энэ бол тавьж туршлага юм да. Тэгээд одоо олон жил тулдсан баасан дорж арай илүү туршлага заа тулдаад байгаа бол нэрг бол үнэхээр дахиад автлаа. Нэргүүгийн хувьд энэ булангаас гарах хөдөлгөөн шаардлагатай байна. Сонирхчдын тулаанд бол ингээд тоолно. Тий. Ер нь талбай шүүгч одоо эренгийн шүүгч тулдуулах л үүрэгтэй нэр зогсоож болохгүй. Үнэхээр дөрвөн бус цогцолт хийдэг юм дөрвөн бус алдаа гарах юм зогсоол. Дээрээс нь тулдуулж авах хэрэгтэй. Хоёр тамирчныг хамгаалах үүрэгтэйгээр л одоо ажиллаж байна. Энэ үе дээр баасан доржийн ажиллагаа гоё байна да. Өөр харж байгаа зогч шүү дээ одоо. Арай сэтгэл зүгээр илүүрхэд ер нь бас одоо тулааны туршлага сэтгэл зүй харуулж байна. За гагцгаа дөрөв үе тийсэх нь үе гэдэг л одоо эндээс харах үлдлээ дээ бид. За тэр зүгээр гараа явуулах нь оноод шүү дээ. Тэр бурдаар атгаал баруун шилүү. Цээж унгаагаад их гоё бултаад голлоод бариад авлаа. Баатар үлгийн нэргүй хувьд бол одоо өөрийнх нь мэрэгжлийн боксын анхны тулаан. Тэр ч утгаараа бас нэг жаахан бие барьсан хурдан муудсан тал ажиглагдаад байна. Одоо бол нилээд суларчгаад ерөөсө гар явдгүй. Зүг ажуу. За баасан дорцгоо тулааны их олон төрлийн тэмцээнд орсон дөө. Армийн одоо ардын армийн тулаан ч юм байгаа. Одоо армийн гардан тулаан гэдэг олон тулаануудаас л гарч ирсэн. Яг тэр туршлага нь л ер нь арай түүнийг илүү харагдуулж байна да. Дахиад баруун шулуун залгаад зүгээр тулж мөргөж байгаад хоёр гараа ажилуулад эхэллээ. За баасан дор сөнгийн архан дүүргийн дүүрээс гаралтай. Урд гараа атгаад шахаад очлоо доо. Манай Баттар гэж тасалж ажилладаг байсан. Урдгаар үеийн талаа өндөрлөхөд 10 секунд явах цаг үлдээд байна. Гэж л нэг саундаа дээгүүр. За үеийн төгсгөлч дуршлагатай баасан дорж тун эрчтэйгээр хийгээд үеэ өөрийн тэр чигт нь болгож авч байна яхаа аргагүй. За тэгээ манай сөнгийн архан дүүрэн тасалж Баттар нь түүнийхөө сод хоёр нэлээ бас тажгүй хэдэн тэмцээнд орсон. Нэлээд туршлага суусан залуу л да. Seconds out. Бокс ивент ерөнхий ивент тэтгэгчээр EST Financial Group, Blue Moon Sports, Modern Han Group хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хоёр тамирчны талааны шийдвэрлэх 4-р үе эхэлсэн. 4-р үеийг нэргүүлж тесрэлттэй эхлүүлж байна да. За нэргүү сайхан ажиллаад эхэллээ. Тэгээ залуу хүн ч аврах амх сэрэгчдэг штэ. За харин ганц хоёр цохилт аваад ингээл суугаад эхэлж байгаа юм. Тий. Бас ерөнхий бэлтгэлжилт баг зэрэг дутуу байна уу гэмээр харагдж байна. Нөгөө талаас бол баасан доржийн бас хөвлөд довтлсон эхний хоёр үед довтлсон довтлогоонууд за сая давтсан цохилтууд ер нь их сулруулах шиг боллоо. За энэ тэгээ мэрэгжлийн бокс л шүү дээ. Би ерөнхий хөгжлөгч юм байна. Тий. Хүнчин чанар арай дутуу яваад байгаа байхгүй. Нэргүүл арай дутуу учраас нөгөө хүчин дийлэхгүй байна л да зөвөр. Одоо баасан доржид бас одоо хүчний өөр төрлийн спортуудаар хичээлдгийн давуу тал мөн гарч байна. Өлөглөө.
энэ цогцолд гоё хүчтэй одоо нүүрэн тус газар одоо ихвэнд очихгүй ч гэсэн мөрөн дээр болон гар дээр айгүй хүчтэй очиж байгаа шүү дээ. Хэдий ч нөө хүчтэй төдөө чинь сулардаг нөө өшөрлөгч юм. Их гой баруун давуулаад дахиад давтлаа да. Дахиад шулуу одоо дэндүүл туршлаг гэж чинь шүү дээ зөвчтэй. Ерөөсөө өөдөөс нь ажиллах боломж өгөхгүйгээр хоёр хажуу нээлжилж нүдээд. За нэргүүд бас даач юм аа үзэл өөдөөс нь. Үзээ дууснаа л гэсэн зорилго энэ тулаачдын зорилго ийм л багсан юм. Одоо болигод одоо 90 хүмүүс гар өргө болиг юм тийм. Одоо эхлээд бокс спортоор хичээлж байгаа хүмүүс бол ядаж хугацаанд бүрэн тулдаг болно гэдэг. Энэ өөрөө бол тамирчууны бас сайхан зорилт шүү дээ. Тийм. За дараагүй л өөрөө одоо бэлтгэлжилтээс шалтгаалаад би ерөнхий хөгжилт арай сул харагдаад байна л да нэргүй. За урдгаар хүчтэй хатгалаа. Дахиад урдгаар алхаад хатгалаа. Нэргүй жоохон цээжний хөдөлгөөнтэй байхсанд одоо юм яг хүчтэй үнтэй тулаадах шаардлагатай байхгүй. Хоёр тийш сан гаргаад нэргүйгийн хувьд бол одоо 72.6 кг дунд жинд анх удаага тулж байгаа. Доод жингээсээ дэшээ өгссөн тамирчин байна. Баруун хажуу, зүүн хажуу ээлжлээ давтлаа да. За тулаанаас сүүл нэг мэд үлдсэн үзэгчтэй. За энэ мэрэгжлийн тулаан гэсэн юм л байдаг үзэгчтэй. Энэ сайн мэдж байгаа л дээ. Монголд болж байгаа сайхан тулаан байл да ингээд. Баруун гар үлгөө дахиад баруун давуулаад шидлээ. За тэгээ энэ тулаанаар бас тамирчин шансааг бас тодорхойлох бас юм аа. Чухал тулаан юм байна. Тэгэлгүй яг хууц яг энэ Nomadic Boxing Promotion гэсэн одоо нүүдэлчдийн боксing аваргын бүсний төлөө одоо чансаа тогтоох 3 тулааныг хийгээ түүний ард дээрээс бүсний эз тодроод анхны мэрэгжлийн одоо нүүдэлчдийн анхны бүсээ зүүгээд Монгол тамирчид маань гялалцах нь. За ингээд одоо сонирхолтой бокс бол нэг хэцэх бол хариу үлд үзүүлэх бол холимогтой ч юм адилхан шүү. Стоп команд шууд өгдөг гэсэн. Энэ бол тийм байхгүй. За нэг хэвтгүүл юм л үзэж байгаа шиг арга байхгүй шүү. Тийм мэрэгжлийн спортууд одоо үзэгчтэй хандаж үзэгчтэй сайхан талаа үзүүлж тэр хэмжээгээр тамирчид сайн цалин авдаг. Ийм спорт. За сүүлийн бас төвчээрэмаа тэгээд. За апа зүүн шулуун их гоё шидлээ. Цаг дуусчээ. Энэ үрээд өнөөдрийн ивэнтийн эхний тулаан өндөрлөж байна. За тэгээд. За манай Сангархан дөрөв насалж болгоч. Баттарын хос одоо зүүн болонд тамирч аваад гарсан байх юм байна. За ингээл хараа. За яг ажиллалаа л да. Яг ингээд талаас лгээ зүүн болохт нь л зүгээр баруун шулуу явуулаад өөрийнхөө бас хүчний давыг их хэрт мэдэрлээ. Тэгээ баас нар чинь цогцолтын тоо их олон байна. Тий. Өрсөлдөж нэлээн одоо бас одоо нүүрэн дээр ил харагдах хохирол учрууллаа. За баас нар өөрчлөлт нэрэг бол бас нэлээ юутай байна. Сэтгэл сайтай байна. Тэсэр төвчээртэй байна. Бэлтгэл ажигуун гэсэн үг л дээ. 22 настай залуу тамирчин бас цаашдаа илүү олон планд оролцоод туршлагажаад явах бах. Нэргүүгийн хувьд бол Хонконг улсад болсон Ultimate Extreme Fighting тэмцээний авраг болж байсан тамирчин. За ингээд өнөөдөр эхний хөдөлгөөнд дуусч байна. За ингээд хоёр тулаанчин хэнийх нь гараг өрхөө үүдээ сонсцгоё. Баатар үлгийн нэргүй Бачулууны баасан дурс нарын тулаан та бүхэн таалагдсан уу? За ингээд шүүгчдийн шийдвэр гарсан байна. 3 шүүгчийн нэгдсэн саналаар эхний тулааны ялагчаар Улаан булангаас гарч тулалдсан Бачулууны баасан дурс тодорчээ. Энэхүү өнөөдрийн The Fight Club 1 Монгол улсын мэрэгжлийн боксing чансаа тогтоох тэмцээний эхний тулаанд эрчүүдийн 72.6 кг буюу дунд жингийн эхний тулаанд Бачулууны баасан дорж ялалтыг байгууллаа. Бачулууны баасан доржид халуун алгадаштаар баяр хүргэе. За Бачулууны бааснаар өдөр баяр хүргэе. Эхний тулаан өнөөдрийн тулааны салхийг нээсэн сайхан тулаан боллоо үзэгчтэй.